Тус дуудлага мэдээллийг Баянзүрт өргөдөг цагдаагийн газрын 3 дугаар хэлцээний жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Н духан тус газар шаргатай нас орсон байжээ. За урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ. За уг хэрэг 20-ны өдөр буюу өчтөр. За өглөөний 5 цаг орчим цагдаагийн Монгол улсын хүртэгдсэн. За Баянзүрт дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин нас орсон байна гэсэн дуудлага мэдээллийг Хариа дүүргийн цагдаа хэлц буюу Баянзүрт дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлцээ жижүүрэн бүрэлдэхүүн аваад хэргийн газарт үдлэг шалгалт хийж ажиллалаа. За уг хэрэгт холбогдуулан 9 настай охиныг амин насыг хохироосон байж болзошгүй. Түүний хойд эцэг 36 настай Бэг цагдаа орох талын зэрэг хангамжаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. За сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийллийн цочртом хэрэгүүд нэлээдгүй гарч байна. Тэр дундаа хойд эцэг эхийн партийн засаа Та төмрийн дархан мөн үү? Хаалга тогшиж мэддэг юм уу? Тогшиж ястай үзээгүй юм байна. Та миний хадуурыг засаад өгөхгүй юу? Ингээд бүх юм дуслаа гэж юу? Бүх юм дуусаагүй. Би таны араас ирээгүй штэ. Тэгээд би өгөхгүй юу? Таны би чинь муу байна уу? Зүгээр л юм шиг байна. Та тэгэд юунд нь санаа зовсон юм бэ? Миний хадуурыг л засаад өгөл дөө. Тэгээд дараа нь боломжтой бол ирлээд өгвөл сайн л байна. тэр ч ойлгомжтой. Маа Та намайг энэ үгийг хэлж байгааг минь оршихоор. Гэхдээ өчнөө хүний амьд хүрсэн энэ багжийг гартаа барьж байгаадаа итгэж өгөхгүй байна. Хорвоог ямар ч зэвсэгтэй зөөрлүүлэх юм биш. Итгэмээргүй юм. юу нэ? Зэвсэг гэв? Магадгүй. Би буруу хэлсэн ч байж магадгүй л дээ. Чи намайг хүн алсан гэж бодоод байгаа юм биз дээ? Чи мэдэхгүй юм байна. Хэрвээ би чамд би хэнийг ч алаагүй гэвэл чи үнэмшгүй. Уур хилэнгээсээ болоод нэгнийгээ үзэн яддагасаа болоод ганцхан цаасны төлөө зугаацахын төлөө та нар
нэг алдаг, хөнөөдөг. Хамгийн дургүй хэмээр нь юу гэж та нар энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэгсэн мөртлөө хамаг булаа нэрийг надад оноодог. Тэгээд өөрсдөө тайвширч амардаг. Одоо намайг харж болно. Хар. Би их хүн үрээ алж байгааг харсан. Ахан дүүгээ хөнөөж байгааг харлаа. Дүү нахигаа бас хөнөөж байгааг харлаа. Ганцхан өдөр өчнөн зүүн хүн алж байгааг харсан. Би уйлсан. Бахирсан. Боломжгүй ойлгомжгүй хараад би чарсан. Хашаалсан. Эцэст хамаг буруу нүгэл булаага намайг гэж нэрлсэн. Гэтэл би та нарт зам зааж өгдөг. Би та нарыг хүргэж өгдөг. Би ямар ч хүн алаагүй. Алло, хатар өгөх тэнгээ. Танаас нэг зүйл асууж болох. Та хатуураар яах гэж байгаа юм бэ гэж асуух гэж байна уу? Дэваасанд хүрэх замд зэрлэг ургаад их удаж байна.